Хөтөлбөрийн үйлчлэгийг Unitel Labs. За манайхан галзуу кино сувагтан тавтай морил. Хэдүүлээ дуусч өгдөггүй, бодол санаанаас гарч өгдөггүй энэ гайтай цувралдан ингэж нэг юм дуусгах цаг ирдгийм байжээ. За тэгэхээр ойлгомжтой Jenny Make-A-Wish-ийн сүүлийн парта борон яг одоо ярьж өгөх гэж байна. Бороогийн хоолой өвдөд нэг жоохон онцгүй ярьсан байж магадгүй. Хэрвээ тийм бол та нар маань ойлгоод уучлахыг бодоорой. Тэгээд энэ галзуу цувралыг та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар үл хөдлөх болон дулаан зогсоол гараж барьцалсан зээлийг олгодог Bari Center банк бус санхүүгийн байгууллага болон сэтгэл зүйн сорилт бүхий Realist Escape Room-ээр иргэн ирэлт хийж байгаа Quizlab Mongolia хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань саба дараагүй бол саба, дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих байгаа юм шүү. За ингээд олон тав юм ярилгүйгээр шууд энэ галзуу киноны тайлбартаа хэдүүлээ орцгоё. За хөөрхи Каян яагаад тэн зогсож байгаагаа ойлгохгүй байсан бол Эблэс чи яхаараа энд үжид өглөө гэж сочирдно. Энэ үеэр Каяныг урдаа авчирсан худалдаач баярлж. Чи дэлхийн бүх алтандаж бүхийдгүү гэлөө гэж хидтаар хашгираад энийг надад дээр аваад ир гэж тушаасан туслахууд нь Каяныг авчирхаар угсхийн гүйсэн ч Эблэс тэднийг зогсооно. Тэгээд хорон санаат худалдаачныг нистлэн цогсонд энэ үмэнийг ашиглаад Каян зугтаах гэж оролдоно. Эблэс худалдаачныг дуусгахаар ураг шалгасан ч ард нь Каяныг барихаар хөөж байгаа хүмүүсийн хашгиралдах сонсогдсон учраас Эблэс эргэж хараад гараараа догсонд Каяныг хөөж байсан хүмүүсийн толгой тас цавчуулан ундаг. Айд сандарсан худалдаачин чөтгөрийг зогсоогоорой гэж байдгаараа бархирч байна. Тэгсэн Эблэс Каянд туслахаар ураг шалгах гэтэл хөл нь байрнаасаа хөдөлсөнгүй. Тэрний хөлийг хүн биш хүүгийн биед орсон Халид шидэд уяагаараа тусчихсан байлаа. Энэ чинь юу юм? Энийг бушуухан тайлаад аль. Та миний сайхан сэтгэлийн саналыг хүлээж авахаас татгалцсан учраас би өөрийнхөө уяаг ямар үн цэнтэй болохыг үүгээр батлан харуулж байна. Энэ үеэр худалдаачны цэргүүд Каяныг чирсээр ирсэн бол Эблэс юу ч хийж чадахгүй хийс харуулцсаар байлаа. Тэгсэн Каян хүн биш хүүг танад асууна. Чи амьд байсан гэж юу? Энэ биеийг эзэмшиж байсан хүүг хүн биш гэдэг байсан юм уу? Халидыг ингэж хэлэхэд Каян тэрний гартаа барьсан хивсийг таниад тэрний дотор Халид орсон болохыг ойлголоо. Энэ үеэр зориг орсон худалдаачид эдэн дээр ойртож ирнэ. Энийг харсан Халид хараач би чөтгөрийг хүлчлээ. Энэ эмэгтэй бол жирийн хүн биш. Энэ эмэгтэй чөтгөрт хайртай гэж хашгирна. Үүнд нь худалдаачин дэлбэртлээ хурлж чи намайг хайрлахгүй байж чөтгөрийг хайрлна гинэ. Наадхаа хөл дээр нь босгоодох гэж тушаахад сэлмээс сугтатлаа. Тэгээд цэргүүд нь Каяныг босгоход Эблэс тэрэнд туслахаар зүтгэсэн ч хөдөлж чаддаггүй. Энэ зур худалдаачин Каян дээр очиод хэрвээ чи минийх болохгүй бол хэнийг ч болохгүй гэж хэлээд сэлмээрээ нэвт сүлбсэнд Каяны цус Халидын барьсан хивс рүү цацарсанд Халид ч өөрөө шоконд ороод айсандаа тэндээс хөлөөж ирсээр явдаг. Эблэс бүх хүчээ шавхан Каяныг тэрвэрж авсан ч Каян аль хэдийн үхлийн шарх авжээ. Гүрьёд бид хүмүүр дөрвөн амьдралтай байдаг гэж итгэдэг. Ирэх амьдралын минь аль нэгэнд нь заавал надтай ирж уулзаарай. Үгүй. Болохгүй. Дисэрэ түрхүүлэхэр. Ингэж хэлээд Эблэс гараараа догсон дагаарт дэнлүүн гарч ирлээ. Би бол Эблэс. Дэнлүүний бэрд. Миний эзэн болсон хүний гурван хүслийг би биелүүлнэ. Гуйж байна. Та нараас нэг нь миний эзэн болоод нэг хүслээрээ энэ бүсгүй амиг авраад өгөөч. Гуй. Өөр юу ч гуйсан. Би үлдсэн хоёр хүслийг чинь биелүүлж өгье. Гэвч агаарт тогтсон шидэд дэнлүүнд хинж хурч зүрхлэхгүй байлаа. Тэгсэн олны дундаас нэг ядуу гуйлагчин гарч ирээд дэнлүүг авч үрээд намайг энэ дэлхийн хамгийн баян хүн болгох. Мутали бас ч илүү баян хүн болгоод өг гэж хүслээ. Тэгэд нүд ирмхийн зур тэр хамгийн баян хүн болж хувирдаг. Би хүслийг чинь биелүүлсэн учраас энэ бүсгүйг амсгал хураахаас өмнө амийг нь авраад өгөөч. Гуй. Болж байна. Үнэхээр болж байна. Гэхдээ хангалтгүй. Надад өшөө их алт, бүр их алт хэрэгтэй байна. Ингэж болохгүй шүү дээ. Одоо гуй. Сүүлийн хүсэл чинь хүлдлээ. Сүүлийн хүслээрээ энэ бүсгүй амийг авраад өгөөч дээ. Гуй. Надад бүр их алт хэрэгтэй байна. Энэ хотыг бүхэлд нь алтаар дүүргэж өг. Ингэж болохгүй шүү дээ. Уучлаарай. Чамайг ганцаараа чинь үлдээсэнд уучлаарай. Каяныг ингэж хэлээд амьсгал хураахад Эблэс гашуудан уйлсаар хоцорлоо. Үүнтэй зэрэгцээд гуйлагчин ирийн сүүлийн хүсэл бэлж тэнгэрээс алтан бороо асгарж эхэлнэ. Хүмүүс бүгд баярлан алтан бороог тосож хязгааргүй баяртай байсан бол
Тэдний дунд Иблис ганцаараа уйлан хайлан байсан ч бүх зүйл нэгэн дөрөөдсөн байлаа. Иблис гинэ тухайн орж эргэн тойронд нугаа алтнаас өөрийн бодох сөхөөгүй үүмэлдэж байгаа хүмүүсийг хараад галдаа элдээ гаргаж ирээд хорон санаад худалдаачин руу очиж тэрний газар доороос ургаж гарч ирсэн хаттай нэвт зоож орхино. Тэгээд Иблис эргэж ирээд Каёны шарилыг тэврээд чангаар хашгирсанд Иблисийн нүднээс цусан нулимс урсаж тэр газарт аимшигтай хүчтэй хуй салхи босч тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь хийсгэсэнд тэр дунд хүчгүй мөнх болсон халидл ганцаараа инээд алдсаар хоцордог. Энэ бүх үйл явдлыг хүн биш хүүгийн сүнс Иблист харуулсан нь тэр байлаа. Пимон хишанарсканд эмдэр байсан бол ашгүй биер яцэд төгсөж пэксик фэн тэгээд би сүнс борчоод тэнүчиржэд бэйгат экстра хорто дайрцэн шитгэл тусаагүй бөгөөд та хоёр инэмдраста гурван хөстөр хорспот тейпурго энэ хүнийгтэй сэхан түүхийг буцааж өгч байна. Миний эмээг аварсны сэтгэл булгоннаа усана тэтэрсэн мушкила шуфтвэр эчсэл юуч байсан хамгаалаарэ. Тэр охины 3 дахь хүсэл нь ингэж биелсэн байх нэ. Энэ миний шийтгэл байж. Ингээд Иблис хүн биш хүүд талархаад мөрөн дээр нь гараа тавьсанд хүн биш хүүгийн сүнс үнс нуран болон хийсэн одноо. Тэгсэн Иблисийн зүрх хүчтэй өвдөж Иблис дахиад нэг удаа гашуудан уйлдаг. Каёныг амсгал хураасан тэр шөнө Иблис Каёныг баг байхад уулзаж байсан тэр цүлд очоод тэрний цогцсыг нэг модны дор тавиад цогцс нь бүхэлдээ устж үгүй болох хүртэл нь хэдэн сараар харж зогсжээ. Ямар ч шийтгэл байсан би хүлээн. Миний бардам занг яаж шийтгсэн? Би шийтгэлийг дуртай яг хүлээн авна. Надаас авч болох бүхнийг ав. Харин би нэг л зүйлийг гуй. Ганцхан удаа тэрнтэй дахиж уулзахыг минь зөвшөөрөөч. Ганцхан удаа би ямар ч шийтгэлийг дуртай яг хүлээж авна. Маргааш нь Каёны эмээгийн найз тосгоныхоо найз хөгшчүүдийг цуглуулад би та нарыг пагуумтай хуулзуулна. Тэр ерөөс хаваа яваагүй мэн лээ. Эсэр Каёны гэрэл рүү явцгаана. Энийг холоос харсан Каёны эмээ Минжи дээр очиод тусламж гуйсанд Минжиж тэрнийг дагуулад Каёны гэрэл рүү явдаг. Тэгээд Каёны гэрийн гадаа очиод "Пангума, гараа тэр. Чамд нууж хаах зүйл байхгүй юм бол гараа тэр" гэж хашгирсанд тэнд очисон байсан тосгоны дарга болон тэрний тусалгуудаж сандралдаж тэрнийг зогсоох гэж оролдож эхэлдэг. "Гэхдээ чи юугаар дахил өргөсөн болохоор тэгэж залууждаг байна уу? Хэлээд аль. Би ч гэсэн залуу болмоор байна" гэж хашгирж эхлэхэд бүгд тэрнийг галзуурч байна гэж боддог. Өөрт нь хэн ч итгэхгүй байсан хөгшин "Би тэрнийг хаана байгааг мэдлээ. Тэр сонгон тарьдаг талбай дээр байгаагаас зайлахгүй" гэд ганцаараа тариалангийн талбаараа гүйсэнд бусд нь чараас нь гүйлдэнэ. Тэгсэн нэг хар машин хар ирчээрээ ирээд нөгөө хөгшнийг яахын зургүй дайраад алчлаа. Тэгээд машин дотроос Халидын туслах залуу гарч ирээд цагдаа руу залгаад "Би хүн дайраад алчих шиг боллоо" гэж тоосон шинжгүй хэлнэ. Энэ үеэр Каён Иблисийг хүлээгээд байж ядаж байна. Тэгээд өөрийг нь баян бүрдэд үлдээгээд шүнжин алга болсон Иблисийг хараад Каён ихэндээ хууралсан ч тэрнийг уйлсан болохыг мэдээд тайвширлаа. Монгол хүүгийн сүнс надад дээр ирсэн. Тэр надад санамжийг минь эргүүлж өгсөн. "Чи надаас болж өгсөн байна лээ. Миний бардам зангас болсон байна лээ. Тэр одоо хамаагүй. Өнгөрсөн болоод өнгөрсөн зүйл. Харин бид одоо энд байна. Яг одоо цагт. Өнгөрснийг бид яаж чадахгүй. Харин ирээдүгээ өөрчилж чадна." Ютубер залуугийн 2 дахь хүслээс болоод эхнэр нь Бердийн талаар бүхнийг мартжээ. Харамсалтай нь шинэ нууц үгэндээ Берд гэсэн үг оруулсан учраас тэр шинэ нууц үгээч бас санахгүй болсон байна. Тиймээс яаж ч оролдоод устсан хаягаа сэргээж чадахгүй толгоогоо гашлагна. Эхнэр нь хаягаа нэгтээ утасны дугаараа оруулаагүй учраас сэргээх ямар ч боломжгүй байлаа. Тэгэд энэс болоод эхнэр нь маш их шаналж байгааг харсан залуу өөрийнх нь 2 дахь хүслээс болоод ийм зүйл болсон гэдгийг ойлгоод эхнэрээ өрөвднө. Тэгээд "Харин аавыг чинь эрүүл болгож өгнө" гэж хэлээд босож явлаа. Дубаагаас ирсэн Каён Иблис 2 шууд Минжигийн ажил дээр ирээд Каёны эмээтэй уулзнаа. Тэгэд Каён бүгдийг нь дэнлүүн дотор оруулж эмээгээ Минжитэй хамт үлдээгээд "Байдал аюултай болсон учраас эндээс ерөөсөө гарч болохгүй ш" гэж хатуу сануулдаг. Саидыг тэдэнд зөөврийн хоол авчирхад Иблис "Чи эднийг амиараа хамгаална шүү" гэж хатуу тушаана. Энэ үеэр Поппи нохойн эзний гэр бүлд хачирхалтай яриа өрнж байлаа.
Попигийн эзэн бяцхан хүү ээжтэй. Би Попиг хаана угааг сайн мэднэ. Тэр сүүлд ирэхдээ миний чихэнд шивэнж хэлчихэд явсан гэж хэлэхэд аав нь гайхсандаа гацаж орхино. Тэгсэн Попигийн өмнө нь зогсдог байсан газарт тэрний жолгож байсан залуу зогсоод Элдвийг бодож байна. Попигийн 3 хүсэл дууссан учраас тэр Бердний талаар бүх ой санамжаа алдсан байлаа. Тиймээс тэр ягаад гинэ тийм баян болсноо ерөөсөө ойлгохгүй байна. Тэгээд тэр их мөнгөний талаар цагдаад мэдэгдэхүү хадгалах уу. Жинхэнэ эзнийг нь гарч иртэл нь хүлээх үү гэж бодож байтал хажууд нь нэг золбин нохоо ирээд хууцж эхэллээ. Нохоо тэрэнд нэг л дотн санагдсан учраас тэр нохоонд Попи гэдэг нэр өгөөд тэжээхээр авч явдаг. Нөгөө талд Халидийн байшинд Халидийн баруун гар Шадийг дуугаад дуулж бүх дэлхийг дахин нэг удаа унтуулахыг шахаж байна. Шадид тэдний үгэнд орохгүй гүрийж байсан учраас нөгөөдүүл нь зориуд нүдэн дээр нь өөрийнхөө залуусаас нэг нэгээр нь алж эхэлсэн ч Шади гүрийсээр байдаг. Тэр орой Каяон засварын газартаа ирээд Сефэ онгоолгож банкнаас бэлнээр нь авсан бүх мөнгөө цүнхлээд шууд Бугионы гэрт очлоо. Тэгээд дээрэс нь бензин асгаж асаагуур бариад би чамд бүх мөнгөө өгье. Чи надад сүүлийн хүслээ зарчих. Хэрвээ зарахгүй гэвэл би энэ бүх мөнгийг нүдэн дээр чинь шатаалаа. Өшөө манайхан та нар маань контент үзэх зураа Unitel App-аас хэрэгтэй үйлчилгээгээ аваарай. Заавал салбарт очихгүйгээр өөрийн гар утаснаас л SIM сэргээх, шин дугаар авах, PUK код харах, нэр шилжүүлэх гэх мэт салбарын бүх үйлчилгээг авах боломжтой. Яаралтай үед салбар руу явж цаг алдалгүй хизээж хаанаас ч царайгаа таниулаад л хэрэгтэй үйлчилгээгээ аваарай гэж. Салбарын үйлчлэгийг Unitel App-аас. Намайг энэ мөнгийг шатаж чадах хүн гэдгийг чи угаасаа мэдж байгаа. Чиний хэлсэн ямар ч хүслийг би 3 дахь хүслээрээ цуцлана. Тэгэж хүслээ өгүүлснээс надад энэ мөнгөөр зарсан чин дээр би чамаас гоё. Бугиона. Мөнгийг сонго. Би чамд яаж итгэх юм? Бид биедээ итгэхэд байх шаардлагагүй. Тодорхой дүрэн байгтал болчихно. Би ямар ч үед дүрмийг дагдаг. Тийм ч хүмүүжилтэй. Чи хүслээ өг. Би мөнгө өгнө. Би юу хүсэх ёстой вүлээ? Гэд Бугион дэнлүүгээ өрсөнд эблэсч гараад ирнэ. Би сүүлийн хүслээ хэлье. Би Каяоны хүссний дагуух зүйлийг хүсэж байна. Явж энийг Каяонд хэл. Энэ үеэр Азраил Каяон дээр ирлээ. Чи өмнөх амьдралдаа олон хүний амиар тоглосон. Тэгсэн одоо ч бас хүмүүст гай тарьсаар л явах юм аа. Чи 8 настай хүүхдийг айлгаж сүрдүүлээд сүүлийн хүслээр нь дамжуулж Иблисийг хориулсан биз дээ. Одоо ч адилхан зүйл хийсээр явна. Зайлж үз. Харамсалтай байна. Чи юу ч хийсэн би Иблисийн толгойг авна. Бурхан одоо хүртэл тэрнийг амьд байлгасаар байгаа нь. Би тэрний толгойг авахын тулд тэр цагт Бурхан жинхнээсээ баярлана. Хүүхэд хурж байгаа юм шиг л юм ярих юм. Гарч хилээд байхад ноён сахиусан тэнгэргүй. Энийг чинь энгийнээр атаархал гэдгийг. Дутуугийн комплекс. Тэгээд чи тэрний толгойг авч чадахгүй. Яагаад гэвэл би сүүлийн хүслээрээ маш хуваа хичээсэн зүйл хүснэ. Тэр орой Иблис Каяоны гэрт ирээд Каяоны өөртөө хийж авсан хүмүүсийн сэтгэл хөдлөлийн талаарх танилцуулгуудыг үзнэ. Каяон хүний сэтгэл хөдлөлийг мэдэрдэггүй учраас тэдний нүүрний хувирлаар ямар сэтгэл хөдлөлтөй байгааг нь таних чадварт багаасаа сурсан байж. Энэ үеэр Каяон ирээд Бугион үнэхээр хүсснээр нь хүслээ зарсан эсхийг асуухад Иблис тийм ээ гэж хариулаад зөрүүлээд нөгөө ютубер залууч сайн зүйл хүссэн болохыг Каяонд хэлдэг. Хайра сэрэ чи яаж мэдсэн? Надад хэлээд юу вэ? Юу яриад наа? Гү яагаад ойлоод байгаа? Чи манай аавыг эдгэнэ гэж хэлээд явсан биз дээ? Тэгсэн чинь аавын хорт хавдар орморгүй эдгэрчиж. Яасан гэдгийг хинч мэдэхгүй. Эмчнэр гайхамшиг гисэн. Нэрээ юу? Ямар гоё юм бэ? Би гэхдээ нэрээ тэгж хэлсэн билүү? Баярлалаа. Чиний тэрэл үг аавыг эдгэжлээ шүү дээ. Яг л шидтэй юм шиг. Тэгсэн эхнэрийнх нь утас дугарч аав нь залгаад YouTube сувгаа сэргээх код нь аавынх нь утсанд ирээд байсныг хэлэхэд тэр хоёр устгахчсан сувгаа сэргээх боломжтой болж баяр хөөр болцгооно. Үүнийг Каяонд хэлсэн Иблис би Бугионы хүслүүдийг хагасан сайн, хагасан муу гэж тооцлоо. Ингээд бид хоёрын бооцоо 2.5-2.5-аар тэнцлээ гэж би бодож байна. Тэгэхээр чиний амнаас одоо аюулгүй. Харин одоо миний амийг аврах цаг боллоо. Эзэнтэй минь. Гэж хэлээд Иблисийг явах гэтэл Каяон араас нь бариад. Одоо юу? Цаг нь болчихсон юм уу? Тийм ээ. Гэхдээ санаа зовлтгүй. Би амьдралдаа чамаас өөр хэнд ч ялагдаж байгаагүй юм. Гэхдээ Каяон тэрнийг тэрвэрч авсанд тэр хоёр тэрвэрлдэнэ. Хэдийгээр гаднаа юу ч болоогүй юм шиг царайлж байсан ч тэр хоёр цаашид дахиад уулзахгүй байх магадлал өндөр гэдгийг Иблис мэдчихсэн учраас өөрийн эрэхгүй ойлж байлаа. Энэ үеэр Азраил Ирэм хоёр Иблис Каяон хоёрын аль нэг нь амьдарч нөгөө нь үхэх ёстой. Гэтэл тэр хоёр хоёулаа амьд гарахаар тэмцэж байна.
Бид энийг зөвшөөрч болохгүй. Гэж зөвлөлдөж байна. Тэр Халид шидэт хэвснээс сүүлийн уяг тасдаж авсан бол тэрний баруун гарч Шадигийн нүдэн дээр хүмүүсээ хайр найргүй алсаар байдаг. Ингээд аргагүй байдалд орсон Шади өөр дээр нэрсэн Халидэд энэ харгасал зогсоо. Би одоо бүх дэлхийг унтуулж Иблисийг хүлж өгье гэж хэлнэ. Гэвч Халидэд өөр төлөвлөгөө байж. Тэр шидэт уяага улаасгсан хадаас болгож хувиргаад өөрийнхөө хоёр чихийг нэвт сүлблээ. Тэгээд Шадигийн дууг сонсох боломжгүй болсон Халид тэрнийг яаралтай дуулахыг шаардж эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд Иблис тэнд ирсэнд сандарсан Халид тэрнийг дуулахыг бүр ирчтэй шаардж эхэлдэг. Ингээд бүх дэлхийг унтсан хойгор Ирэм нисэж ирээд Каяны өрөөнөөс Иблисийн дэнлэг аваад буцаж нислээ. Тэрнийг ирэхэд Халид Шади хоёр Иблисийг хүлээд торонд хорчихсан байлаа. Би энэ мөчийг 1000 жил хүлээлээ. Тэглээгээд үүндээ тулах хэрэг байсан юм уу? Би өнөөдөр үнэлж баршгүй зүйлтэй боллоо. Баярлалаа аваа. Хүү минь. Чи надад эрх чөлөөг өглөө гэж юу? Тийм ээ аваа. Гэхдээ би тэр эрх чөлөөг чинь өөртөө үлдээхээр шийдсэн. Иблис, миний сүүлийн хүслийг битгий мартаарай. Чамд хүнд байдаг сайхан сэтгэл чалга, сүнсэнд байдаг өгөөмөр сэтгэл чалга. Тийм болохоор чи миний гарт үхнэ. Ууралчихсан уу? Ядарсан, сонсголгүй өнчин хүүд арай хатуу хандахгүй байгаа үстэй. Энэ үеэр Халидын залуус Каяныг хүлээд тэдний гэрт авчирчээ. Чиний сүүлийн хүслээ хэлэх цаг болсон. Дэнлүү чинь хаана байна? Бидэнтэй хамтрахаас татгалзуул эмээ чинь, найз чинь гэд хайртай хүмүүс чинь үхэн. Чи сүүлийн хүслээрээ дэнлүүг эзэмших эрхээ надад шилжүүлэх ёстой. Намайг мохордолд оруулж байгаа юм биз дээ? За яах вэ? Тэгвэл би хэлье. Юу хүсснээ хийгээд чөтгөр шулам руугаа тонилж үз. Юу гинэ? Дэнлүү хаана байна? Юу вэ? Тэр хаашаа олголч юу? Тэр галзуу навч сүүлийн хүслээ ийм юмд үрчиж байгаа юм уу? Тэрнийг хурдан барьж ир. Гэвч энэ нь Каяны сүүлийн хүсэл биш, харин Бугионы сүүлийн хүсэл байж. Каян тэрнээс сүүлийн хүслийг нь худалдаж авахдаа Бугионоор Каяныг юу хүснээ хийгээд чөтгөр шулам руугаа тонилж үз гэж хэлэхээр тэрнийг шууд Иблисийн дэргэд аваач гэсэн хүсэл хилүүлсэн байж. Тиймээс Каян шууд л торон дотор байсан Иблисийн дэргэд иржээ. Тэгээд тэр Иблисийг чөлөөлөөд энэ бол миний төлөвлөгөө. Одоо яах вэ? Гэсэн Иблис харин одоо эндээс миний төлөвлөгөө эхэлнэ гэж хэлнэ. Тэгэд тэр шидэт уяг аваад өхөшгүй мөнх болсон Халидыг устгахаар цэцэгчин Бирд Захарагийн гэрлүү явдаг. Халидын залуус Каяныг хайхаар бужигнж байтал Ирэм тэдэн дээр нисч ирээд Иблисийн дэнлүг Халидэд өгч энэ манай эзний чамд өгч байгаа бэлэг гэж хэлнэ. Тэгээд дэнлүүн дотроос гарч ирээд учрыг ойлгохгүй гайхаа зогсож байгаа Саидад би эзнийхээ хийгснийг хийнэ. Чи ч бас эзнийхээ хийгснийг хийгэрэй гэж би чамд хэлсэн биз дээ гэж хэлчихэд яваад өгдөг. Гэвч дэнлүү гартаа барьсан даруйдаа Халид Каяныг сүүлийн хүслээ хилээгүй болохыг ойлгоно. Нэг хүсэл үүдэлсэн байж тээ. Царин намайг хөрөж. түүнийг олж иржгэ. За бараар жир. Хурдан олцгоо. Энийг харсан Саид тэр дороо хар ирвэс болж хувирлаа. Тосгоны нөгөө талд тосгоны дарга газарт шууд олноороо өгсөн байхыг харуул бүх хүнээ цуглуулад хотын захын байшин руу очоорой гэж Каяны хэлснийг санаж яаран хөдөлдөг. Иблис замаараа дубай орж тулааны элдээ сугалж аваад цэцэгчин Бирд Захарагийн гэрт ирлээ. Тэгээд шидэт уяагаар элдээ орогоод Халидын ам болох авраг том цэцгийг тасдахаар бэлдэж эхэлдэг. Гэвч Азраил тэрэнд саад болохоор хадуураа барьсаар хурж ирнэ. Бидний хоорондын дайн дуусаагүй. Тийм учраас чиний гарт байгаа элд одоо ч алга болоогүй байна. Би чамайг зогсооно. Тэгээд Каян зөв зүйлийг хүсснээр би чиний толгойг авахулна. Тэгээд тэр бүхнийг мартаж, эргээд там шиг амьдралаараа үргэлжлүүлж амьдрна. Энэ бол чөтгөрт хайрлуулсан хүнд тохирох тавилан мөн. Би ч бас тэрнийг зөв зүйлийг хүсээсэ гэж юунаас илүү хүсэж байна. Тэгээд би үхэж, тэр эргээд хуучин амьдралаараа амьдрна. Бусдад гай тарихгүй гэсэндээ өөрийгөө хязгаарлаж амьдрна. Тэр намайг мартна. Гэхдээ би тэрний үлдсэн амьдралыг диваажин шиг байгаасаа гэж хүсэж байна. Хэдийгээр тэр бусдын адил зүйлийг мэдэрч чадахгүй ч үргэлжлүүлээд зөв хүний ёсоор амьдрна. Яг л бурхны хүссэн шиг бусдаар хайрлуулж амьдрах болно. Үүний тулд л бид эргэж уулзсан. Энэ дан дуусах нь Каяны жаргалын эхлэл байх болно. Тэр цагт чи ч бас тэрний өмнө өвдөг сөгдөн. За ингээд Иблис Азраил хоёр агаар төхөөрч тулалдаж эхэлдэг. Энэ үеэр тосгоны дарга өөрийнхөө багийг харалтад цуглуулж байлаа.
Тэд бүгд цэргийн алба хааж байсан, тусгай хүчинд зүтгэж байсан, тулааны уралгаар хичээлдэг залуус байдаг. Халид дэнлүү рүү орж Каяоны эмээг Минжитэй хамт гадагшин дагуулж гарах зур гадна талд Саид Халидын залуустай тулалдаж тэднийг хайр найргүй устгаж байлаа. Халид Каяоны эмээ Минжи хоёрыг дагуулад дэнлүүг байрсаар ирж яваг харсан Халидын баруун гар баярлж тэднийг багал зурдаад Каяоныг номхруулахын тулд заавал хүн алах ёстой болох нэ. Сонирхолтой юм. Та хоёрын хэнийг нь эхэлж алдах юм блэ гэж хэлснэ Минжи рүү заагаад. Энийг эхлээд ал гэж хэлнэ. Энийг харсан Саид шууд Халид руу дайрч ороод хоолойг нь тасгадсанд нөгөөдүүл нь сандарсандаа гацж орхилоо. Тэр мөчөд Каяоны эмээ өөрийнх нь өөхөх өдөр ирэх хавар биш өнөөдөр болохыг ухаарна. Тэгэд Минжигийн гараас бариад Минжи миний одоо чамд хэлэх бүхнийг Каяонд маань хэлж өгөөрэй. Каяона чи бол миний хувьд жинхэнэ аз жаргал байсан юм шүү. Сайн сурна, үдсгэлэнтэй дандаа зөв зүйл хийдэг. Тиймээс надаас болоод муу зүйл ерөөсөө хийж болохгүй шүү. Энийг заавал хэлж өгөөрэй гэж хэлдэг. Саид Халидын хоолойг тасгадсан ч үхшгүй мөн Халид үхсэнгүй. Харин шидэд уяагаа улаасгаж угаад хүзүүрүүн зоож орхилоо. Хөөрхий Саид үхчүү явч тэр дараа унаад өгнө. Энийг харсан Минжи Саид туслахаар ухс хийхдээ зэрэгцээд нэг залуу бууга гаргаад Минжи рүү буудсанд Каяоны эмээж ухсхийн урдуур нь орж цээж рүүгээ буудуулаад ундаг. Тэр өглөө Каяоны эмээ угаасан хувцас хатааж байхдаа Иблисийн хадгалж байсан цэцэгтэй хавчаарыг олоод хитснээсээ зүүсэн нь холоос яг л чавганы мод цэцгэлсэн мэт харагдаж байгааг анзаарсан байж. Халид тэр дөрөө босож ирсэнд шархан шууд идэглээ. Каяоны эмээ өхлүүд шархацсныг харсан Халид уурлаад би энийг биш тэрийг алгаа үсттэй гэж хашгирсанд Каяоны эмээ тэрний гарт байсан уяг шүүрч аваад зайлгаж орхино. Энэнд нь хурлсан Халид залуусаа дуудаад энэний гэдсэн дотроос миний уяг хурдан гаргаж ир гэж хашгирна. Ингээд нэг залуу ирээд хутгаа сугалж зоодхийн даваан дээр сүүлийн хүчээ шавхсан Саид үсэрч ирээд тэр залуугийн хоолойг тас хазаад өөрөө газар тунсанд удалгүй үнс нүрэн болоод зам хордог. Энэ үеэр Азраилтай тулалдаж байсан Иблис Саид үхснийг ойлгож Азраил руу улам ширүүн дайрлаа. Тэгээд тэрнийг элсэн хуй салхин дунд оруулж угаад гиндүүлж дайраад нэг далавчийг нь тас цохиж орхино. Халидын залуус Каяоныг барьж ирэхэд үлдсэн хэдэн амьсгал хураасан Каяоны эмээг өмнө нь чирч авчирлаа. Энийг харсан Каян гал зуртлаа ууралж миний сүүлийн хүсэл үлдсэн. Дэнлүү хаана вэ гэж хашгирсанд Халид дэнлүүг харуулад чи сүүлийн нэг хүслээ миний төлөө хэлэх ёстой. Тэгэхгүй бол найз чинь үхий шүү гэж сүрдүүлдэг. Тэгээд бас гэхдээ бид эхлээд энэ галзуу хөгшнийг эдсийг гаргаж угаад миний уяг олж авна. Миний уяг зайлгчж байгаа юм да. Ингэж хэлээд хутаг гаргаад ураг шалхаа далайхтаа зэрэгцээд хэн нэгэн тэрний гарыг буудаж хутгийг нь алдууллаа. Тосгоны дараг болон тэрний тусгай багийнхан амжиж ирсэн нь тэр байлаа. Тэднийг дайрч ирэхэд Халидын залуус урдаас нь дайрахад тэд хоорондоо хаалц тулалдаж эхэлнэ. Энийг харсан Халид Каяоныг дагуулад дэнлүүгээ барьсаар байшин руугаа явдаг. Чамд намайг алах боломж байхад яагаад алсангүй? Чамд хийх ёстой ажил үлдсэн. Чи миний толгойг авах ёстой үстэй. Замаас холд. Энэ үеэр шади бодно. Ах минь, гой. Миний хүүг зүйл дуусгаж өгөөч. Би үүний төлөө тэр шүн тань дээр очиж хөлийг чинь уйсан юм. Би танаас гой. Каяоныг зойрын давхартаа авчирсан Халид тэрнийг сүрдүүлж чи Иблисийг дууд. Сүүлийн хүслээ хэлж дэнлүүг надад шилжүүл. Гэхдээ галзууртлаа уралсан Каяон чамд дэнлүүг шилжүүлснээс үхсэн минь дээр гээд өөрт нь тулгсан худаг руу зоогдох гэж зүтгэдэг. Тэгсэн Халид за яах вэ? Тэгвэл би чамайг алъя. 1000 жилийн өмнө чамайг үхэж байхад Иблис чамайг аврахын тулд өөрөө дэнлүүгээ хүмүүст гаргаж өгч байхыг би харсан. Альвэ Иблис хүрээдэр. Энэ үеэр Иблис галт илдээ далайж нисч очоод авраг том цэцгийг тас завчсанд Каяоныг багалзуурдаж байсан Халид үнс нүрэн болон хувирснаар агаарт замхран алга болдог. Үүнтэй зэрэгцээд эзнийхээ шархны улмаас өрөөсөн гаргүй болсон ирэм тэнгэрээс унжирнэ. Таны энэ олон жил хүссэн зүйл энэ дайн байсан хэрэггүй. Үгүй. Энэ олон жил би ганцхан ялалтыг л хүсэж ирсэн. Иблис Каяон дээр ирээд Каяоныг чөлөөллөө. Каяон чөлөөлөгдсөн даруйда эмээгээ санж гарч гүйсэнд Иблис ч Саидын үхсэн газарт ирээд харж зогсно. Амьсгал хураасан эмээг нь аль хэдийн түргэний тэрэг аваад явчихж. Тэрнийг эмнэлэгт аваачаад шүүх эмнэлгийн дүгнэлт гаргах гэж оролдвол баримт бичиггүй учраас асуудал үүснэ гэдгийг Минжи мэдэж байлаа. Тиймээс би эмч учраас нас барсан дүгнэлтийг нь хэлж болно гэд Пангум нас барсан өдөр 2024 оны 10 сарын 5 18 цаг 23 минут гэж хэлээд гашуудан уйлна.
Каяоны эмээгийн оршуулгын ёслол болоход Каяон яаж гашуутахаа мэдэхгүй дэмийл гарнаасаа цус гартал атгаж байлаа. Одоо тэрэнд үлдсэн ганц хүн нь найз Минжин. Би сүрэг хүн, чи бас сүрэг хүн. Гэхдээ хоёулаа нийлүүл хасахын нэмэх болно. Тиймээс хоёулаа найз болсон дээр. Энэ үеэр Дубайд амьдардаг ээж нь оршуулганд хэрэглээрэ гэд цүнхтэй мөнгө явуулсныг нь Каяонд дамжуулж өгдөг. Тосгоных нь хүмүүс бүгд Каяоны эмээг Хавайд байхдаа нас барсан гэж бодож байлаа. Тэнд байсан ойр дотны хүмүүс нь бүгдээрээ гашуудан уйлж байсан бол ганцхан Каяон л ямар ч сэтгэл хөдлөлгүй мэд зогссоор байдаг. За sorry борон гэсник 2 реклам алгадаад. Дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа Bari Center банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулгаан зогсоол гараж барьцаалсан зээлийг олгож байгаа юм байна шүү. Хаяг нь 120 их хуралдаа офис 12 давхурт 1201 дот. Заман дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа Quiz Lab нь The Nun аимшигын киноноос сэтвэлсэн survival horror төрлийн шинэ escape room-ыг нээжээ. Итгэлээ алдвал сүнсэж алдна. Итгэл чинь чамайг аврах уу эсвэл устгах уу? Quiz Lab. За, тайлбарт эргээд орцгоё. Оршуулгын өдөр болоход Каяоныг эмээгийнхээ зургийг бариад алхаж явтал. Нагаз эгч нь ууралж, Каяоны гараас эмээгийнхэн зургийг шүүрч аваад хүүдээ бариулаад. Чи ийм өдөрч гисэн ядаж ганц удаа хүн шиг байж болохгүй юу? Заавал ийм гүлийсэн царай гаргаж явах ёстой юм уу? Гэж загнаад Каяоныг үлдээгээд явна. Гэнэт их мөнгөтэй болсон Бугён тэр мөнгийг хэнийх болохыг мэдэхгүй учраас яхаа мэдэхгүй гэртээ бүгсэн байж. Тэгэд тэр цүнхтэй мөнгийг хараад Каяоны мөнгө байж болзошгүй гэж бодож эхэлдэг. Харин нөгөө талд Каяон гэртээ ганцаараа гүйрч байна. Тэрнийг ийм байдалд орно гэдгийг мэдэж байсан имэн гэрийнхэн энд тэндгүй тэрэнд зариулсан богинохон захиасуудыг бичиж үлдээсэн байж. Тэгээд Каяоныг эмээгийнхээ өмсдөг байсан хувцснуудыг шатаачгаад гэрийнхээ гадаа сууж итэл Бугён тэрэн дээр ирлээ. Чамайг хэцүү байдалтай байгааг ойлгож байна. Гэхдээ надад туслаад өгөөч. Манай гэрт дүүрэн мөнгөтэй цүнх байна. Би тэр цүнхийг чиний цүнх болохыг олж мэдсэн. Арай би чиний мөнгийг хулгайлцсан юм шүү дээ. Би юу ч санахгүй байна. Чамд атархаж, чамайг сүрээсэ гэж хүсдэг байсан. Гэхдээ хэрвээ чиний мөнгийг хулгайлсан бол намайг уучлаарай. Наад мөнгө чинь чинийхээ. Чи надад үнэтэй зүйлээ зарсан. Чи нэг хүнд чухал тус болсон. Тэгэхээр наад мөнгө хүсснээрээ хэрэгэл. Өнгөрсөн хэд хоног надад тамшигл байлаа. Чи ерөөсөө энэ мөнгө буцаагаад авчгаа. Тэгээд намайг ажлаас халагдсан асуудал дээр туслаад өгч болох уу? Би зөвөр л урдынх шиг амьдрмаар байна. За ингээд Бугён Каяонд мөнгийг нь буцааж өгсөнд Каяон тэр мөнгийг тариалангийнхаа талбайд булж орхино. Маргааш нь Минжи ирээд хамт хоол идэхдээ эмээгийнхэн захиж хэлсэн үгийг Каяонд нэгднэгэнгүй хэлж өгдөг. Тэгсэн Каяон эмээ минь намайг өсгөхдөө жаргалтай байж. Бас миний тусламжтайгаар чи амжилтанд хүрч чадсан байна. Энийг сонсоход надад таатай байна. Тиймээс одоо би нэг зүйлийг хийхийг хүсэж байна гэж хэлдэг. Тэгээд тэр өрөөндөө ороод дэнлүүгээ үрсэн ч Эблэс гарч ирсэнгүй. Гэсэн ч Каяон өдөржингөө зогсолтгүй үрсээр байлаа. Тэгэд Эблэсийг гарч ирэхгүй гэдгийг ойлгоод паспортаа аваад Дубай явахаар шийддэг. Минжи гайхаад тэрнийг зогсоох гэсэн ч Каяон тэрнийг гэртээ үлдээгээд яваад өгдөг. Тэгэд Каяон Дубайд очиод анх Эблэстэй таарсан тэр газартаа ирлээ. Тэгээд Эблэсээ гараад ир. Намайг ингээд орхиж болохгүй штэ. Гэж хашгирсан ч Эблэс бас л гарч ирсэнгүй. Каяон шүнжин явсан ч Эблэс гарч ирсэнгүй. Ингээд маргааш өрөөнд болоход Каяон бүх хүчээ шавхаад Эблэсээ гэж хашгирахад гинэд хуу салхи эргэлцсээр мань нөхөр урд нь гараад ирнэ. Яас их удаа тийм бэ? Чи яагаад гарч ирэхгүй байгаа? Намайг дуутахад гарч ирэх ёстой үстэй. Надад сүүлийн хүсэл минь үлдсэн. Би мэдхий. Би маш хуваа хичээсэн зүйл хүснэ. Зөвхөн өөртөө зориулж. Каяон, гой. Би чулуу шиг намайг эрдэнэс мэт хайрлж өсгсөн эмээгийнхээ зовлон мэдэрч үзмээр байна. Хөршүүд маань намайг өсгөхийн төлөө ямар их айдсыг мэдэрч байсныг би мэдэрч үзмээр байна. Би Минжигийн хоёргүй сэтгэлийн нөхөрлөлийг мэдэрч үзмээр байна. Би чиний дэнлүүгээрээ дүүрэн битсэн байсан тэр бүх үгсийн утгыг зүрхнийхээ угаас мэдэрч үзмээр байна. Надад жирийн хүн шиг мэдрэмжийг өг. Ганцхан өдрийн турш би жирийн хүмүүс шиг бүхнийг мэдэрмээр байна. Тэгээд тэр өдөр дуусахад би буцаад сөрөг нэгэн болж хувирна. Тэгээд чи намайг алж болно. Энэ бол миний сүүлчийн хүсэл. Чамайг алж чадна гэж чи үнэхээр бодлоо гэж юу? Чи миний гарт өгөхийг хүссэн байх нэ. Тийм ээ. Тэгэж ойлгож болно. Би их хуваа хичээсэн хүн. Тэгээд чи өшөөгөө авч эрх чөлөөгөө ол. Чи эцсээ хүртэл бусдын төлөө хүссээр дуусч байна. Сүүлийн хүсэл чинь миний эрх чөлөөний төлөө байлаа. Би одоо л ойлгож байна. Бурхны зөв байж. Бурхны бүтээл болох хүний цэвэр ариун мөн чанарыг би одоо л харж байна. Би цаашид чиний хой санамжид байхгүй болно. Чи бол миний хайр.
Миний хүндлэлийг хүлээсэн цорын ганц хүн. Миний эзэн хагцыда. Ингээд Иблис Каёны хүслийг биелүүлээд алгуулсанд Каён гинэд өнгөрсөн бүх хугацаанд болж өнгөрсөн бүхнийг дурсан санаж эхэлдэг. Тосгоны хөршүүд, дотны найз Минжи, хайртай эмээн бодогдсонд Каён анх удаага чин сэтгэлээсээ халуун хайр болон уй гашууг мэдэрч эмээгээ дуудан уйлж эхэллээ. Эмээ тэрнийг өсгөхийн тулд ямар их төвчээр ухаан хайрыг зориулсан болохыг ойлгосон Каён зогсоо зайгүй уйлсаар байлаа. Каёны сүлийн хүслийг биелүүлсэн Иблис Азраилийн өмнө очно. Нэг далавчин дутуу ургасан Азраил Иблисийг хараад гайхдаг. Тэгээд Каён амин хуваа хичээсэн хүсэл хэлээд чи тэрнийг алах ёстой байсан биз дээ. Чи яагаад энд явж байдаг вүлээ? Каёны өөхөх хугацаа маргааш хിവэр байгаа шүү дээ. Ингэж хэлнэ. Энийг сонссон Иблис сандарч буцаад иргсэн ч тэр алхаж чадалгүй сөхөрж унлаа. Учир нь Иблис бурханд би хүний өмнө өвдөг сөгдсөн тэр өдөр Азраил миний толгойг авч болно гэж амласан байж. Тиймээс Иблис Каёны хүслийг биелүүлэхээс өмнө тэрний өмнө өвдөг сөгдсөн байжээ. Тэгвэл Каён үхэлгүй амьд үлдэж өөрөө үхнэ гэж Иблис тооцсон байлаа. Гэвч харамсалтай нь Каёны үхэх хугацаа ерөөсөө өөрчлөгдөөгүй байлаа. Би бурхнаас ганцхан өршөөлөхгүй. Каён ямар ч буруу зүйл хийгээгүй шүү дээ. Энийг бурхан дуламжилж өгөөч. Гой, ах минь. Би 1000 жил хүлээсэн цаазын ялаа гүйцэлдүүлэх гэж байна. Ингэж хэлээд Азраил хадуураа далайж Иблисийн толгойг тас цавчиж унагадаг. Орой болсон ч Каён уйлсаар байна. Энэ үеэр Ирэм Каён дээр ирээд би одоо цагаан утаа болон замхрах болно. Үүнээсээ уртад чиний мартсан хамгийн үнэтэй зүйлийг чамд эргүүлж өгье. Гэж хэлээд гартаа барьсан элсэн цагийг хаглаад дотор нь байсан элсийг Каён руу үлээсэнд Каён Иблистэй холбоотой бүх дурсамжаа эргэж сандаг. Би юу ч болсон хизээч мартахгүй. Миний хайр. Ингээд Иблисийг эргэж сансан Каён Иблис өөрт нь ямар их хайртай байсныг ухаарч бас өөрөөс нь болоод үхэх сонголтыг хийсэн болохыг нь ойлгоод дахин гашуудан уйлж эхэлдэг. Каён Иблисийг эргчлөөтэй болно гэж найдсан ч санснаар нь болоогүй. Харин ч Иблис үхсэн болохыг тэр ойлгож гашуудан уйлсаар шөнийг өнгөрөөнө. Маргааш нь болоход Каён захын үл харагдах элсэн зөлөөр алхсаар эцэст нь ядарч туйлдаад уннаа. Каёны гэртүүлсэн Минжигийн утсанд Дубай дэх Солонгосын консулын газраас дуудлага ирж Каёныг нас барсан болохыг мэдэгдэхэд Минжи маш хүнд цохилтод ордог. Каёны үхэл зөвхөн Минжид төдийгүй. Тосгоны бүх хүмүүст хүнд цохилт болдгоо. Минжи найзынхаа шарилыг авчрахаар Дубайд очиход консулын газраас тэрэнд Каёны эд зүйлсийг хүлээлгэж өглөө. 2024 оны 10 сарын 31-ний пүрэв гарагт Каёны оршуулга болж Каёны шарилыг чандарлах ёслолд тосгоныхон бүгд оролцож бүгдээрээ гашуудлаа илэрхийлцгээв. Би бол унтаршгүй галаас үүссэн бэрд. Бид сахиусан тэнгэрүүд бүтээгдсэний маргааш буюу 4 дахь өдөр бүтээгдсэн. Тэр өдөр тосхон бүхэлдээ ийлхүүл байлаа. Иблисийн тоглодог байсан автомат тоглоомын газар, Каёны ажилуулдаг байсан засварын газар, Иблисийн ажил олж хийдэг байсан ажил зуучлалын төвгээд бүгд ажиллахгүй байгааг харуулснаар кино маань Конец фильм. Гэхдээ чинь Конец фильм биш вэ? Минжи Каёны чандрыг тавьсан хананд очиод эмгэнлээ илэрхийлэхдээ Каёны чандрыг хийсэн савыг аяархан иллээ. Тэгсэн гинт тэрний эргэн тойронд шороо босч салхилснаа. Ард нь гэрэл гараад бэр дуулсан Каён гараад ирдэг. Надад хүслээ хэл эзэнтэй минь. Каён Иблисийн 1000 жил хайрлсан хайрын улмаас Каён өхөшгүй мөнх бэр дуулсан нь тэр байж. Харин Иблис өөрөө өөрт хоригджээ. Би хүслээ одоо хэлж болно үсттэй. Болно. Үхэгсдийг амьлуулахгүй, ирээдүг рүү явуулахгүй, бусад бүх хүслийг чинь биелүүлнэ. Миний эхний хүсэл 5 гариг бүр надтай өдрийн хол идэжээ. Хүсэлтэй нь биелэгдлээ. Миний 2 дахь хүсэл энэ тосгоны боломжгүй айлын хүүхдүүдээс манай шүдний эмнэлэг рүү ирүүлж өгөөч. Үнтэйгээ ээж аван шүдийг нэмжлүүлдэг юм аа. Харин миний сүүлийн хүсэл бол төрүүлээч вэ. Бүх хүслээ нэг дор хэлэх хэрэггүй. За, би тэгвэл хадгалж бай. Эхний 2 хүслээ авъя. За ингээд Минжигийн хүсэл биелж, Иблистэй хамт автомат тоглоом тоглодог байсан хүү Минжигийн ажил дээр ирсэнд Минжич баяртайгаар угтаж авлаа. Ирэх жилийн хавар болж тосгоны уламжлалт фестивалийн өдөр болоход тосгоныхан бүгдээрээ хэвийн амьдралдаа орцгоосон харагдана. Каён ч хуучин засварын газар ажиллуулж байлаа. Гэхдээ тосгоныхонд тэр өөр царайгаар харагддаг болсон учраас хинч тэрнийг танихгүй.
Энэ үеэр Минжи Каяонд зориулаад жилийн өмнөх шиг өвгтэй ёслолын буудлага хийж үзүүллээ. Энийг харсан Каяоны сэтгэл хөдлөж уйлсанд Минжи гайхнаа. Би чамайг өгчүүл юу хийх вэ гэж их боддог байсан ч чамайг уйлвал юу хийх вэ гэдгээ ерөөсө бодож байгаагүй юм байна лээ. Тэгээд би хэдэн өдөр бодлоо. Тэгээд сүнсч вэ, бэрдэж вэ хамаагүй. Чамайг одоо байгаа амьдралдаа аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна. Уйлахгүй, өгөхгүй. Хамгийн их сандагт тэр хүнтэйгээ уулзаад л энэ миний сүүлийн хүсэл. Битгий, тэгвэл чи намайг мартчих штэ. Миний би гэрэлтэхгүй байна. Тэгэхээр энэ хүсэл нь биелээгүй гэсэн үг. За тийм байлгүй дээ. Би эргэж ирнэ. Баяртай Каяон. Уучлаарай. Жил таарч өвөл болж дараа жилийн хавар болж Каяон эмээгийнхээ гэрийн гадаас сууж байгаа харагдана. Тэгээд тэрнийг босч явхад араас нь салхи хүлээж нэг цэцгийн дэлбэ мөрөн дээр нь ирж наалдлаа. Каяон эмээгийнхэн сүнс өөр дээр нь ирснийг мэдэрч эмээ дараагийн хавар дахиад ирээрэй. Жил бүрийн хавар заавал ирж байгаарай гэж хэлнэ. Тэр мөчид Каяоны бие гэрэлтлээ. Дүр солигдоход тосгоны дэлгүүрийн туслах менежер бэрдүүлсэн Каяонд хүслээ хэлж байгаа харагдана. Миний сүүлийн хүсэл. Энэ дэлгүүрийн борлуулалтыг нэмэх ганцхан чухал нууцыг хэлээд өгч. Амарха, чиний хүсэл биелэгдлээ. Би чамд тэр нууцыг хэлж өгье. Чин рамена нүүрэн игнэнд үржвэ. Тэр орой Каяон халбаг юм шимэнгэ машина налаад цэцгийн дэлбэ хийсэн гудамжинд зогсож байлаа. Тэгсэн гинт Иблис хажуунаас нь гарч ирээд үнснэ. Уулзаагүй удлаа шүү. Маш их сансан шүү. Чи яаж иргэж ирсэн? Минжигийн хүсэл аль хэдийн биелсэн штэ. Би ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ та яасан хэцүү хүн бэ? Яваад өгөөч дээ. Ой чи яагаад дууга өндөрсгөөд байна? Надад хайгаад байх зүйл байхгүй шүү. Өөхлөөс ч айхгүй. Тамаас ч айхгүй. Надад юу ч хэрэггүй. Би зүгээр боостой чинь л уулзмаар байна. Бурхантай дураараа уулзна гэж та одоо юу яриад байгаа юм бэ? Таныг Деважин тавиачна гэж хэлээд байхад та яагаад явахгүй вэ? Деважин гинэ? Миний Каяон бирд болцсон байхад би юу бодож Деважинд сууж байх вэ? Ингээд Каяоны эмээгийн хүслээр Иблис Солонгост ирсэн нь тэр байж. Тэгээд Каяоны тосгонд амьдрах болсон Иблис мөнгө олохын тулд ажил олгогч офисын гадаа ирж очрлох болсон бол Каяонд мөнгө олохын төлөө зовох шаардлага байсангүй. Тэр талбайдаа болсон мөнгөө ашиглаж эхэлжээ. Энэ үеэр нэг кофе шопт нэг эмэгтэй кофений аягийг илж үзснээр Иблис тэрний хажууд гараад ирлээ. Тэгээд өөрийгөө бирд гэж хэлсэн ч цаатах нэтгсэнгүй. Иблис ч тэрэнд юу хүсч болохгүйг тайлбарлаж өгнө. Тэгээд хэрвээ танд боломж байвал надад нэг аяг кофе аваад өгч болох уу гэж асуулаа. Энийг сонссон нөгөө эмэгтэй дургуутсаж зөрүүлээд Иблист сүлжээний бизнесээр зардаг халдаг матрасаа зарах гэж ятгаж эхэлдэг. Тэгээд 10 хүнд зарж чадвал нэгийг үнэгүй ав. Гэсэн Иблис 10 таньдаг хүнээ тоолж үзсэн ч ягаад ч 10 хүрдэггүй. Иблисийг мөнгөгүй болохыг нь ойлгосон нөгөө эмэгтэйч тэрнийг орхиод тэндээс бушуухан зугтаад явчихна. Маргааш нь Иблис өөрийнхөө үсийг тайрч угаад үсээрээ Саидыг бүтээсэнд Саид Иблис Каяон хоёртоо дахиад уулзсандаа баярлнаа. Тэгэд шууд Азраил дээр очиод Иремийг дахиж бүтээхийг шаардаж хөлийг нь зуучаад тавихгүй байсан учраас аргагүй байдалд орсон Азраилч Иремийг бүтээж өгдөг. Тэгсэн Иблис Саид Ирем хоёр нэмэгдээд таньдаг хүмүүс нь 10 руу ойртож угаад баяртай байлаа. Учир нь тэр 10 матрас зараад нэг матрас үнэгүй авах гэж байгаа шүү дээ. Тэгсэн Иблис Каяон хоёрыг ярилцаж байтал Саид нэг эртний аяганд цай хийж барьсаар ороод ирлээ. Наадхад чи бас сүлжээний бизнесээс авсан уу? Үгүй ээ, эзэнтний дэнлүүний мухраас олсон. Хуучны дагавз жиний ягийн үнээр нэвт өнөртж ийн лээ. Саид муу тэнгээ. Энэ бид хоёр зориулсан ирээдүйн хурмын бэлэг байгаа юм. Чи ирээдүг хардаг болчихсон юм уу? Али, нааширдэ. Наашир гэж байна шүү. Тэр цагаас хойш олон жилийн дараа өндөр настай болсон Минжи жуулчдын хамтаараа цүлд босч байгаа хос хуй салхийг ширтээ зогсож байна. Тайлбарлагч Арабын соёлд энийг бүжгэлж байгаа бирд гэж нэрлэдэг юм гэж тайлбарлахад Минжи энийг таатай нарахгүй ажиглаж зогсно. Дүрс солигдоход Каяон Иблис хоёр вайлс бүжгэлж байгаа харагдана. Энэ олон жил бүжгэлчээд бас л хөл дээр гიშгэж гинү. Би анх яаж эхэлж байснаа мартахгүй тулд зариуд гიშгсэн юм аа. Хүн бүр биднийг хараад энэ бүхэн яаж дуусах нь вэ гэж ширтэж байгаа байх та. Би хүмүүс биднийг ажиглаж харж байгааг мэдэрч байна. Нэрээ би эмээгийн талаар ярих гэж байлаа. Миний эмээ юу? Танай эмээгийн ачаар би эргэж ирсэн юм байна лээ. Тэгээд тэр бидэнд ийм мессеж үлдээж. Та хоёр бие биенээ үргэлж санаж, үргэлж хайрлаж байх болтугай. Энэ үеэр Иблисийн бие гэрэлтэж шинэ эзнийхээ хүслийг биелүүлэхээр явснаар кино маань конец фильм.
За энэ түрээд энэ галзуу цувралын тайлбар маань нэг юм дуусаж та нарын санаач амарлаа, моброгийнхэн санаач гисэн амарлаа. Бас л галзуу сонирхолтой цуврал байлаа шүү. Мөрөн бол манай багийнхныг ярьж дуустал төвчээртэй хүлээж үзсэн та нартай баярлалаа. Тэгээд энэ цуврал дуслаа гэж та нар мань гараа авчваа, Ойлгож байна уу? Дараад нь бас олон галзуу кинонуудын чинь одоо ярин шүү дээ, тийм ээ. Тийм учраас та нар маань яг subscribe дараагүй subscribe дараад дарцангууд маань лайк дараад хүлээж авахд тэгээд болоо явчихж байгаа юм штэ. За тэгээд энэ галзуу цувралыг та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар Bari Center банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа. Bari Center банк бус санхүүгийн байгууллага нь үйл хөдлөх хөрөнгө болон дулаан зогсоол грэш барьцаалсан зээлийг олгодог юм байна. Тэгээд хэрэгтэй хүмүүс маань 120-ийн их хурлын офисын 12 давхурд байдаг 1201 тоотод очоод уулзна үзье. Замун дугаарын хамтрагчаар сэтгэл зүйн сорилт бүхий Realist Escape Room-уудтай Quizlab Mongolia хамтран ажиллалаа. Quizlab нь Тэнан аимшигын киноноос сэдвэлсэн survival horror төрлийн шинэ escape room-ыг нээжээ. Итгэлээ алдвал сүнсээ чалдна. Итгэл чин чамайг аврах уу? Эсвэл устгах уу? Quizlab. За бас контент үзэх зураа салбарын үйлчилгээг Unitel app-аас. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар тунгадахгүй эргээд уулзнаа. Та нар маань галзуу ирүүл байгаарай гэж моброн хүсэж байна шүү.